63 дугаар бүлэг. Хадамтайгаа урдсан нь 1. Ян Юанд энэ нь үнэхээр байж болох мэт санагджээ. Тэрхүү хайр авгийн охидын дунд үзэгсэнтэй охид цөөнгүй байсан бөгөөд тэдний идэвхтэй дайралтанд автахгүй эр хүн ховор. Гэвч Ян Чэний авир дэндүү юр бүсэн байсан юм. Харин үүнд Фэн Сюэви оролцож байгаа бол хэрэг өөрөөр ирнэ. Фэн Сюэвитэй харьцуулахад тэдгээр охид өдөршин шиг ялгаатай нь тодорхой билээ. Чиний зүг байж магадгүй. Харин Ян Чэн Фэн Сюэви хоёрын харилцааны тухайд гэвэл би ч нарийн ширнийг нь мэдэхгүй байна. Энэ их урт түүх химэн Ян ахлагч санаа алдан өгүүлв. Яг юу болсон юм бэ? Химэн Ян Юаны хүмсэг аажмар зангирв. Ян Чэн энэ жаз өөрийгөө тун сайн нууж байж би хижбэл чи битгий цочирдоорой. Энэ хүн үнэндээ эмийн ангаагч юм байна гэж Ян ахлагч гараа ардаа барин хэллээ. Ян Юан цочирдож эмийн ангаагч яаж тийм байх боломжтой гэж тэр жаалын хийснээр бол тэр санамсаргүй байдлаар ангаах ухааны анхан шатны нууц судар олж аваад түүнийгээ судалж ихэсэн гин. Гэвч хэрэг явдал тийм жингийн биш болов уу гэж би дотроо хардаж байна. Гэхдээ одоо үйл явцсан чухал биш, харин үр дүн чухал. Ян Чэн ердөө 13 настай атлаа эмийн ангаагч болжээ. Хэрв энэ мэдээ гадагшаад харвал химэн Ян ахлагч амандаа буутанлаа. Хэрв энэ үнэн бол бид энэ мэдээг овгийн ахлагчид нин даруй мэдэгдэх ёстой. Түүнчлэн энэ хэргийг маш нууцлж олон хүнд мэдэгдэж болохгүй. Манай Ян овгтой найрсаг харилцаатай хүмүүс Ян Чэнд хүндэтгэлтэй хандах байх. Харин таарамжгүй харилцаатай хүмүүс бол Ян Юан өгүүлбэрээ дуусгасангүй. Гэвч түүний юу хэлэх гэсэн нь тодорхой байв. Эмийн ангаагчийн статус гэдэг туйлын эмзэг зүйл. Ян ахлагч гүнзгий амьсгаа аваад одоо ч зүүд мэд санагдаж байлаа. Энэ хэрэг маш чухал. Ян Чэн надад ч энэ тухайга амь нэгээгүй нь тэр жаад асуудлын нууцлалыг сайн ойлгож байгааг нь шинж. Тэр үед би ангаах ухааныг гүнзгий судлая гэж бодсон ч надад арга барил авиас бэлгийн дутсан юм. Арга буюу орхисон доо. Гэтэл миний биелүүлж чадаагүй тэр хүслийг Ян Чэн гүйцээж өгнө гэж сансангүй. Түүний нүүрэнд бахархал, баяр баясгалан тодров. Ян Юанч бас гайхширч. Эмийн ангаах ухаан гэдэг чинь юр бүсийн авиастай байгаад ч асар их хүч хөдөлмөр шаарддаг зүйл. Энэ хүү ийм их авиастай атлаа өнгөрсөн удаагийн тэмцээнд Фандрэнд ялагдаж нүрээ түснэ нь гайхах зүйл биш байж. Хэрв тэр бүх анхаарлаа ангаах ухаанд зориулсан бол эмийн эрдэм нь архигдаж буурах нь зүү ясны хэрэг гэв. Тийм ээ. Одоос би бүгдийг ойлголоо. Бид Ян Чэний авиас чадварыг дэндүү доогуур үнэлж байж. Энэ хүү бидэнд дахиад хэдэн гинтийн бэлэг байхыг хинж таашгүй. Химэн Ян ахлагч сахлаа илблээ. Тэгэхээр Фэн Сюэви, Ян Чэн хоёр. Ян ахлагч тавчхан тайлбарлав. Фэн овгийнхан Ян Чэнтэй найзалж нөхөрлөх сонирхолтой байгаа бололтой. Би үүнийг хориглоогүй. Фэн овгийнхан ядчил дунд зиндааны овгуудад дээрэнгүү ханддаггүй. Дээр нь Ян Чэн Фэн Сюэвид голөгдохооргүй залуу шүү дээ. Ойлголоо. Ухаалаг Ян Юан ахлагчийн юу хэлэх гээд байгааг дор нь ухаарав. Гэхдээ бид хянамгаа байх ёстой. Хэдийгээр Фэн овгийнх нь Ян Чэнд хор хүргэх шалтгаан олдохгүй байгаа ч чи Ян Чэний аюулгүй байдлыг нэгдүгüүрт тавих хэрэгтэй. Би овгийн ахлагчтай биежлэн уулзаж ярилцъя. Харин Ян Чэний хамгаалтыг чи болон Цин Жин хариуцах болно. Ян Чэнд ямар ч алдаа гаргаж болохгүй гэдгийг санаарай. Химэн Ян ахлагч тушаав. Хоёрдугаар эзэнтэн минь санаа зовтгүй. Би Ян Чэнийг нүдний цэцгийн мэт хайрлах болно. Манай Ян овогт ийм эрдэн заяасан байхад хинт ч үүнийг гутаалахгүй. Химэн Ян Юаны нүдэнд шийдэнгийн байдал тодров. Фэн овгийн өргөөнд ирэхэд Ян Чэн өөрийн овг болон Фэн овгийн хоорондох ялгааг илт мэдэрлээ. Энд бүх зүйл хүмүүс нь ч эд зүйлс нь ч цэгцтэй бөгөөд эв зохицолтой аж. Манай гэрт ирлээ. Ээж минь өдөр бүрл чамайг хүлээж байсан юм. Фэн Сюэвигийн инээмсэглэл нь дэлгэрч буй цэцэг мэт гэрэгтэн. Тэрээр Ян Чэнийг дагуулan явхдаа зарц нартайгаа мэдчилж байлаа. Залуу ах бай. Та ирээ юу? Эдгээр зарцнаар Фэн Сюэвиг асар их хүндэтгэх бөгөөд Фэн Сюэвич их зан гаргасангүй. Түүний ааш авир Ян Чэний бишрлийг улам бүр төрүүлв. Фэн Сюэв их цүлийн жижигхэн газраас гаралтай хэдийж том сурвалжид айлын өргөөнд ч олж авахд бэрхтийм нэгэн ихэмсэг авартай байлаа. Төд удалгүй Фэн Сюэв зогсож Ян Чэнийг дагуулan харшийн хашаанд орж ирэв. Ээжээ химэн Фэн Сюэв баяр хөөртэйгээр дуудлаа. Фэн Сюэвгийн харсан зүгт Ян Чэн нэгэн үзэгсэнтэй эмэгтэйг харлаа. Тэрээр сандал дээр суун дүлгөөнөөр инээмсэглэх бөгөөд түнээс хаврын салхи мэт дулаахан уур амьсгал мэдрэгдэнэ. Түүнтэй өмнө нь нэг удаа уулзсан тул Ян Чэн огт танихгүй хүн шиг байсангүй намуухан дуугаар "Хатагтай Фэн" гэв. Ян Чэн чамайг яасан их хүлээвэ? Чи эрдрэл юм байна.
Сивэвүү минь, чи дандаа л ээжтэй наардах юм. Зочин ирчээд байхад хурдан цай айгалж өг. Оо, бас аавыгаа дууд. Тэр Ян чинд талхах юмсан гэж өдөржинд ярьж байдаг шүү дээ. Химэн хатагтай Фэн яаран тушаав. Фэн Сивэвүү дуртай язвшөөрч тэдэнд цай айгалахаар осов. Ян чин суу. Хатагтай Фэнгийн нүдэнд инэрл хайр дүүрэн байлаа. Чи надаас бие барих хэрэггүй. Намайг хатагтай Фэн гэж дуудах нь жаахан эвгүй юм. Хэрв чи дургуцгүй бол намайг ав гэгч гэж дуудаж болно шүү. Юу гэж дургуцгүй дээ. Ав гэгчийн бие бүрэн нилээр усан бололтой гэж Ян чин хэлв. Үзэгсэлэнт бүсгүйн царай зүс нь илт сайжирч өмнөгшгөө цанхур биш эрүүл чирэг туяа татаж байгааг анзаарахад бэрх биш байлаа. Өвчин нь нилааршихын хэрээр сэтгэл санаа нь сэргэж түүний байдал нь ер бусын ялтам харагдана. Тэр үнэхээр үзэгсэнтэй нэгэн байсан бөгөөд тийм биш бол Фэн Сивэвүү шиг ийм үзэгсэнтэй охин төрөхгүй нь мэдээж. Энэ бүгд чиний л ач тус. Хэрв чиний зааж өгсөн арга байгаагүй бол миний өвчин хизээ идэхийг хинч мэдэхгүй байсан. Үнэн дээр би нэгэнт нас агсан хүн. Жаахан зовх нь нэг их асуудал биш. Гэвч Сивэвүү миний төлөө зовж байхыг харах нь их хүний хувьд зүрх зүсэн байсан юм. Химэн хатагтай Фэн санаа алдав. Ян чин цайгав. Оо, бас энэ миний аав гэсээр Фэн Сивэвүү цай барин гарч ирлээ. Ян чин харцаа дээшлүүлэхэд Фэн Сивэвүүгийн ард өндөр нуруутай, сүр жавхлантай дунд иргэн насны ир зогсож байхыг харав. Тэрээр уужим нүмерэг өмссөн байх бөгөөд гараа ардаа барин Ян чин рүү цоо ширтэнэ. Тэдний харц тулгархад Ян чин тэрхүү дунд иргэн насны ир хүнээс асар их сүр хүч, дарамтыг мэдэрлээ. Энэ нь Ян чинийг баг зэрэг цочирдуулсан ч тэрээр зөнгөөрөө эргүүлэн ширтэж ухах шинжгүй зогсов. Фэн Сивэвүүгийн аав ялимгүй гайхширснаа дуу ардан. Сайн хүү байна. Чи бие бэрдэржүүлэх 6 дугаар шатанд хүрээ юу гэв. 64 дугаар бүлэг. Энэ бол ангаах ухааны нэг хэсэг нэг. Донд иргэн насны ирийн хэлсэн үг. Фэн Сивэвүү болон түүний ээжийг хоёуланг нь цочирдуулав. Ялангуяа Фэн Сивэвүү жижигхэн амаа хагас ангааж аавынхаа хэлсэн үгэнд итгэж ядан зогсоно. Бие бэлдэржүүлэх 6 дугаар шат гинэ. Ян чин хэдэн настай билээ? Тэгтэл түүний тулааны эрдэм яаж ийм өндөр түвшинд хүрч чадваа? Хамгийн гол нь Ян чин эмийн мастер биш үлээ. Хэдийгээр тэр эмийн эрдэнэд суралцсан ч гэсэн тулааны урлаг нь ингэж дэндүү хол пасарсан байна гэж юу? Фэн Сивэвүүгийн ээж тулааны урлагт суралцаагүй ч Фэн авгийн хүн учраас ийм залуу насндаа 6 дугаар шатанд хүрнэ гэдэг ямар аймаар зүйл болохыг сайн мэднэ. Ян чин ч бас дотроо гайхаж байлаа. Хүчлэг хүмүүс бусдын тулааны чадварыг ганц хараад л таньдаг гэдгийг тэр мэдэгч Фэн авгийнхан дунд ийм өндөр чадвартай хүн байна гэж сансангүй. Ян авгийн ахлагч хүртэл түүний тулааны төвшинг харж чадаагүй шүү дээ. Фэн чанкан Ян чиний гайхширлыг харж намуухан дуугаар битгий гайхта. Манай Фэн авг бол их цүлийн 100 авгоос 4 зүг 8 зогсын нууц тарныг бүрэн ихээр эзэмшдэг цорын ганц авг юм. Энэхүү тарныг эзэмшсэн хүмүүс туйлын соргог мэдрэмжтэй болдог бөгөөд сургуулиудаа өчүүхэн төдий амжилтанд хүрэхэд л бусдын тулааны төвшинг нэвт харж чаддтiim гэв. Тийм учиртай байж Ян чин сая л нэг учрыг оллоо. Гэвч Фэн авгийнхан ийм бүрэн хэмжээний нууц судар эзэмшдэг, дээр нь Фэн чанкан үүнийгээ өөрт нь ийм илэн дасангүй хэлж байгаад гайхав. Фэн чанкан Ян чинийг ажиглахаа болсонгүй. Тэрээр ямар нэг муу санаа агуулаагүй ч Ян чинийг баг зэрэг сорж үзхийг хүссэн юм. Гэвч сорвтын үр дүн түүний төсөөллөөс хол давв. Хэрв өөр залуус түүн рүү ингэж ширтүүлсэн бол ийм тайван байж чадах болов. Ян чин зүгээр нэг бие барай зогсохгүй, харцандаа туйлын төвшин амар амгсан байдлыг хадгалж байлаа. Түүний дотоод сэтгэлийн хад бусад залуустай харьцуулшгүй өндөр байгаа нь ихт. Хамгийн чухал нь Ян чиний тулааны чадвар байв. Фэн чанкан анх Фэн Сивэвүүд Ян чинийг урьж ирэхийг даалгахдаа түүний ер бусын эмийн эрдмийг үнэлж Фэн авгийн нэрийн өмнөөс найрсаг харилцаа тогтоохыг л хүссэн билээ. Мэдээч хэрэг ердөөл найрсаг харилцаа шүү дээ. Хэдийгээр эмийн мастерын статус нэр хүндтэй ч Фэн авгийнхны нүдэнд заавал өндөр үнэлэгдэх албагүй. Гэтэл одоо бүх зүйл өөрчлөгдлөө. Фэн Сивэвүү өрөөнд орж ирээд Ян чин Ван Грэн хоёрын тэмцээний талаар түүнд хэдийн ярьж өгсөн. Эмийн эрдэм, тулааны урлаг, ангаах ухаан гээд бүх тал дээр ийм гайхалтай авьяастай. Дээр нь аливаа өөрчлөлтийн өмнө сандардаггүй тэхүү ер бусын тайван зан. Энэ жаал үнэхээр энгийн нэгэн биш байна. Үүний бодоод Фэн чанкны хүмсэг баг зэрэг зангирав. Магадгүй энэ залуу түүний дотор нуугдаж буй тэрхүү зовлонг шийдэж өгч чадах юм биш үз. Хэн мэдлээ. Ян чин хүү минь битгий бие барь. Энэ газрыг өөрийн гэршээ сан химэн Фэн чанкан намуухан өгүүлээд Сивэвүү
Чи бидний дэргэд зогс гэв. За. Фэнс Вэйвэ баг зэрэг гайхсан ч аавынхаа хажууд очин зогслоо. Фэн Чанконы үг Ян Чэнийг жаахан цочирдуулав. Учир нь сурвалжид айлын охид ахмадууд нь хүндэт зочин хүзээн авах үед суух хэрэггүй байдаг. Энэ нь ял урлаж буй хэрэг бус, харин зочноо хүндэлж буй хэрэг юм. Фэн Чанкон ердөө хитгэн үг сажаад л түүнийг хэдийн хүндэт зочны зэрэг тавьсан хэрэггүй. Ян Чэний гадна төрхөнд өөрчлөлт гарсангүйч дотроо олон зүйлийг тунгааж байлаа. Фэнс Вэйвэгийн ээж болон Фэн Чанкон хоёр харц тулган инээмсэглээд. Ян Чэн, өнгөрсөн удаа миний биеийн зовоорыг арилгаж өгсөнд чинь би олигтойхон талархаж чадаагүй. Чиний амжилтанд би үнэн сэтгэлээсээ баяртай байна. Эцэг эх чинь чамааг баг байхад тэнгэрт хайсан гэж сонслоо. Миний зүрх үнэхээр шимширч байна. Хэрв чи дургуцгүй бол цаашид энийг өөрийн гэршгэ санаарай. Чи энд хидийдж ирэхэд нээлттэй шүү гэв. Энэ нь зүгээр нэг энгийн яриа мэт боловч Ян Чэн цаад утгыг нь шууд ойлголоо. Тэрээр Ян Чэнийг өөрийн тардаа татахыг хичээж хариу хүлээж байв. Ян Чэн хэсэг бодсны эцэст зав заагаруул би заавал хэлж байх болно. Намайг битгий төвөгшөөгөөрэй аав гихчээ хэмээн ялдамхан хариулав. Юу гэж төвөгшөөх вэ дээ? Уг нь би чамайг өргөмөл хүүгээ болгож авахыг хүссэн ч чи зөвшөөрөхгүй байх гэж имэж байна хэмээн Фэнс Вэйвэгийн ээж нэмж хэллээ. Ян Чэн үүнийг зүгээр нэг тоглоом биш гэдгийг гадарлаж. Аав гихчээ та товлож байгаа байлгүй дээ. Би овгийн гаралтай хүн. Тийм өндөр зэрэгтэй болох эрх надад байхгүй хэмээн эвлэгхэн хэлв. Ян Чэний энэ үг дэргэд зогсож байсан Фэнс Вэйвэг ямар нэг зүйлийг алдсан мэд мэдрэмжид ахтууллаа. Ээж нь үүнийг санамсаргүй хийсэн мэт боловч үнэндээ Ян Чэний хариултыг хүлээж байсан юм. Харин Ян Чэний хийсэн үг ээжийнхэн сансыг маш эвтэйхэн няцааж буй хэрэг байлаа. Хянуур Фэн Чанкон үүнийг анзаарч дотроо Ян Чэнийг илүү тодорхой зорволж эхлэв. Ян Чэн Фэн авахтай найрсаг харилцаа тогтоохоос татгалзаагүйч тэдэнд бүрэн итгэж хэд дотносхоос сэрэмжиж байгаа нь түүний ухаанаас игт харагдана. Түүнд энэ зан чанар таалагдлаа. Залуу наснда олон зүйлийн цаад утгыг ухаж ийм хатуу чанга зан чанартай байна гэдэг үнэхээр амаргүй. Фэн Чанкон ярианда орж. Ян Чэн, би өнөөдөр чамааг урьсан болохоор юу ч нуухгүй. Бас хит хичээхгүй. Би чамаас асууя. Чи ангаах ухааныг хэр удаан судагч байна вэ? 2 жил гаруй хэмээн Ян Чэн хариуллаа. Свэйвэгийн ээжийн өвчнийг чи хялбархан ангаасан. Чи өөр бусад бэртэл гэмтлийг засах арга мэддэггүй хэмээн Фэн Чанкон гордлох тээсэн харцаар ширтэв. Одоо л Ян Чэн Фэн Чанкон яагаад өөрийг нь өрснгийг бүрэн ойлголоо. Тэрээр хэсэг эргэлзнэ. Би батхаа өгч чадахгүй. Ангаах ухаан гэдэг таашгүй зүйл. Эхлээд өвчтнийг үзэх хэрэгтэй байна. Ян Чэний үгийг сонсоод Фэн Чанконы царайд баяр баясгалан тодорч. Ян Чэн, чи нэгэн тэнгиж хэлсэн болохоор би шууд гол яриандаа оръё. Үннийг хэлэхэд өнөөдөр чамайг уурсан гол шалтгаан бол чамаар дахин нэг удаа ангаах эрдмэ үзүүлэхийг хүссэн юм. Хэрв чи үүнийг шийдэж чадвал чи юу хүснэ? Би түүнийг чинь өгөх болно гэв. Ян Чэн шууд зөвшөөрсөнгүй. Харин Фэнс Вэйвэ рүү харав. Фэнс Вэйвэ санаа алдан. Ян Чэн, уучлаарай. Би эхлээд чамаас зарим зүйлийг нуусан. Учир нь энэ хэрэг маш олон зүйлтэй холбоотой байсан юм. Надад дахин нэг удаа туслахыг гуйя гэв. Ян Чэн хөмсөг зангидан байснаа. Өнгөрсөн удаа би Фэн авахын ачлалт сэтгэлийг биширч хариу нэхэлгүй тусалсан. Харин энэ удаа хэрэг өөр байх болно. Аав ах минь ийм илэн дасангүй байхад би яахан болтох вүлээ? Аав гэгчээ. Би таны даалгаврыг биелүүлэхэд босолно. Гэвч энэ хэрэг амжилттай болох хэсгэд би батхаа өгч чадахгүй шүү гэв. Фэн Чанкон чангаар инээж. Ян Чэн, чи туслахад бэлэн байгаа бол тэр л хангалттай. Амжилт эсвэл ялагдахыг хувь заяандаа даатгая. Гэвч аав гэгч бүрэн эдгэрсэн. Аав ахын бие маш чийрэг байна. Хэрв ямар нэгэн өчүүхэн саатах гарсан бол энэ нь сүүлийн үеийн сургууль болон жижигхэн бэрхшээлээс л болсон байх. Сүр бадраах зүйл биш, амар цөвөл бол удахгүй хивэндээ орно. Өөр зүйл байхгүй үсттэй хэмээн Ян Чэн хэлв. Ийм энгийн мөртлөө оногчтой үгс Фэн Чанконы Ян Чэнийг үнэлэх үнзэмжийг улам бүр нэмэв. Тэрээр Ян Чэнийг цоо ширтэж. Миний сүүлийн үеийн сургуульд тийм ч таатай биш байгааг чи мэдчихв. Энэ бол эмийн мастрын мэдэх ёстой анхан шатны л мэдлэг шүү дээ хэмээн Ян Чэн үннээ хэллээ. 65 дугаар бүлэг. Арга зам мундахгүй. Ха сайн байна. Фэн Чанкон сэтгэл хангалуун босож зогсоод Ян Чэн
Одоо би чамд бүр ч илүү итгэж байна. Надтай цуг яв. Би чамайг манай Фэн овгийн ахлагч миний аавтай уулзуулъя гэлээ. Юу? Ян чин гайхаж хоцров. Фэн овгийн ахлагч гинэ. Өнөөдрийн энэ айчлалд үнэхээр нөлөө бүхий том хүнийг имжлэх зорилготой байж шүү дээ. Тэрээр үр томсорлож зөрхөлсөнгүй Фэн Сюэвүүгийн хамт Фэн Чанконыг даран яаргачлав. Фэн Чанкон Ян чинийг дагуулсан харшин хит хитэн эргэлтийг өнгөрч аслагдсан нэгэн зилүүд хашаанд ирлээ. Харжиг. Фэн Чанкон хаалгыг түлхэн нээв. Гэнт өрөөнөөс яг л ясанд тулам хүүтэн жихүүн салхи хүлээж хүмүүсийн нуруугаар хүүд эргүүлэн айдас төрүүд хүйц эвгүй мэдрэмж төрүүлсэ. Аава химэн Фэн Чанкон үүдэн зогсоод хүндэтгэлтэйгээр өгүүлэхдээ би Ян чинийг аваад ирлээ гэв. Ян чин ч яс ардалгүй. Ахмадтай амгалан байна уу химэн мэдчиллээ. Хэ бүх зүйл тодорхой харагдаж байна. Би бялдаржуулах 6 дугаар шатны тулааны эрдэнтэй. Ян авог энэ удаад үнэхээр ирээдүйтэй үс төрүүжтэй. За бүгд орцгоо химэн нэгэн өвгөн намуухан хэлв. Сая л нэг Фэн Чанкон тэднийг дагуулсан дотогш орлоо. Ян чин өрөөнд ормогцоо ярьж буй хүний төрхийг тодхон харвал тэр нь Пойлын эзэнхий өвгөн байр. Түүний гар нь ягар дахианы саруу мэт татангирсан бөгөөд анхааралтай ажиглахад ганцаардсан сүнс мэт харагдаж хүн амар төрхтэй аж. Гэвч Ян чин олон зүйлд үдсэн хүн тул эхлээд багхан гайхсан ч дороо бие барьж тайван байдлаа хатгалав. Өвөө, таны бэртэл сүүлийн үед дээрдэж байна уу гэж Фэн Сюэвүү санаа зовон асуув. Өвгөн инээмсэглэн. Охин минь, өвөөгийнх нь бэртэл тийм амар идэхгүй баха. Тэр хуучин хулгайчтай тулдахдаа хүн шахацсан юм. Идэх нь амаргүйч миний энэ муу ясанд яах вэ? Харин нөгөө хулгайч эргэж ирэхэд манай Фэн овогт түүнтэй халз тулах хүн байхгүй байх вэ гэхээс л сэтгэл минь чилж байна. Чанкон, чиний тулааны эрдэм хараахан хүрэхгүй байна шүү дээ гэв. Аава, би мэднэ. Тийм болохоор л би Ян чиний дагууж ирсэн юм гэж Фэн Чанкон хэллээ. Өвгөн Ян чин рүү нухацтай ширцнэ. Би өөрийнхөө бэртлийг хэр зэрэг хүнд болохыг сайн мэднэ. Эми мастер гэдэг ховор зүйл. Гэвч эми мастер байлаа гэд энэ жаахан хүү юу хийж чадах вүлээ? Ян чин хүү минь, чамайг басамжиж байгаа юм биш шүү. Зүгээр л би хэдийн итгэл найдвараа алдчихсан юм гэв. Ян чин хөмсөг зангидлаа. Өвгөн үнэхээр хүнд шахагдсан бөгөөд амьд явахын тулд асар их хүч зарцуулж байгаа нь игт. Тиймээс Ян чин хүндэтгэлтэйгээр Ахмад та миний тусалж чадах хэсгийг шийдэх болоогүй байна. Зөвхөн би л түүнийг хэлж чадна. Хэрв би боломжгүй гэж хэлбэл тэр үед л үнэхээр боломжгүй гэсэн үг гэлээ. Энэ үг өвгнийг инээхэд хүргэж чи ч сонирхолтой хүү байна шүү гэв. Ян чин цаг ардалгүй шууд л Ахмада таны бэртэл яг юунаас болсон юм бэ гэж асуув. Юу болсон бэ гэж юу? Өвгөн цонхоор асыг ширтэн. Усаан дээлт дээрэмчдийн бүлгийн талаар чи мэдхүү гэв. Мэднэ гэж Ян чин хариулв. Тэр дээрэмчид их зүрд анх хүл тавьж 100 овгийг дарамгуулж эхлэхэд манай Мөрөн, Жан босон 12 том овг нэгдэн тэдний эсрэг их тулаан хийсэн юм. Тэр үед би 3 том овгийн удирдагчтай хамтран дээрэмчдийн толгойлогчтой халз туулсан. Тэр үнэхээр амар хүчтэй нэгэн байлаа. Бид гуруулаач түүнтэй дөнгөж л тэнцвүүхэн үзэж байв. Гол тогтхойг би гүйцэтгэж байгаад түүний энэ янгийн зарилэг гих мэхэнд өртөж энэ бүх зовсон ихэлсэн юм. Анх удахгүй эдгэнэ гэж бодсон ч тэр хулгайчийн арга барил нь дэндүү хачин аж. Энэ олон жилийн турш би эмч домч хайж эмчилгээ хийлгсэн ч биемээ сайжрахын оронд улан дорцоор байна хэмээн өвгөн санаа алдав. Яан чин хөмсөг зангидан. Тэр толгойлогч тийм хүчтэй байсан гэж юу? Хүчтэй байдгүй яах вэ? Гэхдээ намайг ийм болгосон тэр хулгайчийн би ч бас гайг өнгөрөөгүй байх. 10 жил совилууж байж л итгэх болов. Манай Фэн овгийн 4 зүг 8 зовхсын нууц тарин тийм ч амар эд биш шүү гэж өвгөн бахархалтайгаар хэллээ. Ян чиний өвгөнд хандах хандлага тэр дороо өөрчлөгдөв. Наадтайхан тэр үед өвгөн ам бие үл хайрлан тулдаагүй бол их зүйлийн 100 овг үдийд ийм тайван амгалан байхгүй байсан загтай. Хүү минь, тэр энэ янгийн зарлил бол асар хүчтэй мэх. Манай Фэн овгийн нууц судраас ч илүү гүн гүнзгий, ангаахад туйлын хүнд зүйл. Чи болгоомжгүйхэн хүрэх төдийд л энэ янгийн хүчинд цохиулж чиний энэ тулааны эрдмээр бол газар дээрээ өгөх аюултай. Одоо ч гэсэн чи намайг ангааж чадна гэж бодсоор байна уу гэж өвгөн хатуухан асуув. Ян чин өвгний зөрүүд занц дотроо инээмсэглэж. Ахмада, итгэх хэсэг нь таны дур. Гэхдээ надад таны бичлийг засах арга үнэхээр байж магадгүй юм гэлээ. Юу? Өвгний нүд сэргэж. Чи чин сэтгэлээсээ ярьж байна уу? Хэрв намайг хуурч байгаа бол би уурлан шүү. Би чамайг алахгүй ч гэсэн багхан шийтгэж магадгүй. Тэр үед Ян овогч нь юу ч хэлж зүрхлэхгүй. Гэхдээ хэрв чи намайг үнэхээр ангааж чадвал би чамайг гомдоохгүй гэлээ. Тэр өөртөө найдвар харахгүй байсан ч
идэрхийг хүсгүй хэн байх вүлээ? Аава, Яан чинь туслах гэж л хичээж байна шүү дээ. Та чинь одоо химэн Фэн Чанкун ханиалгав. Тэнэг хүү минь цаашаа бай. Намайг ярьж байхад чи юу мэдтийм гэж өвгөн үглээ. Фэн Сүвэвүү үүнийг хараад хошуугаа унжуулсан. Өвөө, та чинь одоо яаж байгаа юм бэ? Яан чинь бол миний сайн найз. Хэрв та ийм ааш гаргаад байвал би тантай дахиж хизээч уулзахгүй. Хүн рүү яаж ингэж дайрдтийм? Одоохон Яан чингээс уучлалтгүй гэлээ. Өвгөн ач охиныхоо үгэнд цочирдож тухай хэлбэн. Миний сайн ач охин минь, чи Яан чинтэй ямар холбоотой юм бэ дээ? Чамайг анх удаал хин нэгний өмнөөс намайг уучлалтгүй гэж байхыг харлаа. За яах вэ? Би чамаас айж байна. Миний буруу. Саяны хийсэн үгээ буцаая. Хүү минь, чамд үнэхээр арга байна уу? Гэлээ. Яан чин өвгний энэ хүүхэд шиг занд инээмсэглэж нухацтайгаар Ахмад, би одоо таны судсыг барьж үзье гэлээ. Хүү минь, би тэр хуучин хулгайчийн энэ янгийн зарлиг дүртэж бүх бие минь үхлийн хорлолд автсан. Чи миний судсыг барьж зүрхлэх хэрэгтэй юу? Би чамд ганц л сануулсан шүү. Хэрв аминдаа хайртай бол болох хэрэгтэй гэж өвгөн егүүтэй инэв. Яан чинч хариу инээж. Санаа зовлтгүй Ахмад минь, надад тэр хорлолд авталгүйгээр судс барих арга мундахгүй би гэлээ. 66 дугаар бүлэг. Эмчилгээний үр дүн. Хэрв иймхэн асуудлыг шийдэж чадахгүй бол тэрээр эмийн ангаагч хэмээх нэрээ зүүх хэрэггүй билээ. Тэрээр цаг алдалгүй. Авгаха, Сүвэвүү авхай минь, надад хэдэн төрлийн сүнслэг өвс болон бусад зүйлс олоход тусална уу? Төрөл нь нилээд осон тул анзаарахтай тогтоож аваарай. Үүнд янгар өвс, нарны шүүдэр, гээд нийт 20 гаруй төрлийн ургамал орно. Хэдийгээр бүгд ховор нандин эрдэн боловч Фэн авгийнханд байх ёстой зүйлс гэж найдаж байна хэмээн зааварлав. Эн чин Фэн Чанкун нэрлсэн өвс бүрийг тэндэрлэж аваад алуудмал инээмсэглэл тодруулсан. Эдгээр эрдэнэс бүгд туйлын ховор ургамал юм байна. Азар манай Фэн авгийн агуулхад багхан нөөц бий. Би одоохон олоод ирье гэлээ. Баярлалаа авгаха хэмээн Яан чин хүндэтгэлтэйгээр үчив. Фэн Чанкун өрөөнөөс гарахад өвгөн ахлагч Яан чин рүү нухацтай ширтэж байлаа. Түүнийг ийм итгэл төгс тушаад өгөхийг хараад өвгөн гайхахын зэрэгцээ. Хүү минь, эдгээр өвс үнэхээр намайг эдгэж чадна гэж юу? Хэмээн эргэлзэн асуув. Ахмада, та удахгүй мэдэх болно. Яан чин өвгний эргэлзээг төвөггүй гадарлаж байлаа. Өвгөн магадгүй түүнийг үхэхээс өмнө сүүчийн аргаа баран сохор аз найдаж буй нэгэн гэж харж байгаа биз? Гэвч түүний хувьд Яан чинтэй учирна гэдэг их зүйлийн 100 овг байтугай умардын уулын мужаас ч олж харамгүй тийм их хувь заяа гэдгийг тэр яахан мэдхүлээ. Яан чинийг ийм нууцлаг байхыг хараад өвгөн сахлаа илж жижигхэн нүдэ эргэлдүүлэн юуг ч юм тунгааж суун. Аавынхаа амь насны асуудал тул Фэн Чанкун ажилдаа туйлын шуурхай хандлаа. Хагас цагч хүрэхгүй хугацаанд тэрээр амьсгаагаа даран эргэж ирэхдээ шийдэд ууд барьсан байв. Яан чин, хүү минь, чиний хийсэн бүх өвс ургамлыг цуглуулшаа гэд уутыг гардуулав. Яан чин уутыг авч дотохыг нь нэгтэлж үзвэл нэг ч зүйл дутуугүй байлаа. Тэрээр бүх зүйлээ гаргаж ирээд хамгийн түрүүнд нарны шүүдрээр гараа угаав. Дараа нь нэгэн шийдэд өвсийг зажилж залиад өвгний бугуунаас атхан судсыг нь барьж эхэллээ. Өвгөн мэж гайхаж нүд нь бүлтийснэ. Хүү минь, чи зүгээр үү? Чи сая яаж тэр хорийг үл тоон миний биед хүрч чадваа хэмээн дуу алдав. Би бэлдэржуулах шатны тулаанч яаж сүнслэг тулааны мастрын биед буй энэ янгийн зарлигийн хүчийг эсэргүүцэж чадваа. Яан чин яжимгүй инээмсэглэж. Тэрхүү мэх ян гэсэн нэртэйч таны хийснээр тэр хулгайж энэ тарныг гочтон судалсан юм байна. Тэгэхээр түүний хүч бол туйлын сөрөг чанартай гэсэн үг гэлээ. Тийм ээ, чиний таамаг зөв. Гэхдээ чи яаж үүнийг сүлж байгаа юм бэ гэж өвгөн сонирхон асуув. Нарны шүүдэр гэдэг бол нар мандах үед нарны хамгийн хурц гэрэл ургамалд тусах мөчид үүсдэг зүйл. Энэ шүүдэрт туйлын ян эерэг хий агуулгаддаг. Би гараа үүнд нөргсноор дармаан туйлын ян хүчийг өөртөө шингээсэн хэрэг. Хэдийгээр тэр хулгайчийн энэ хүч асар ихч байгаль эхийн бүтээсэн цэвэр ян хийг яахан барах вүлээ хэмээн Яан чин тайвнаар тайлбарлав. Энэ ян 5 махуудын нууц бол ангаах ухааны амин сүнс билээ. Үед амьсан мастрын хувьд Яан чин энэ бүхнийг гаргууд эзэмшсэн нэгэн. Өвгний нүд баяслаар гэрхтэж, сонирхолтой, тун сонирхолтой хүү байна. Сүвэвүү минь, чи үнэхээр сайн найз олжээ. Цаашид энэ залуутай улан дотносож байгаарай гэлээ. Фэн Сүвэвүүгийн хацар нь ягаарч нүдэнд нь баяр бахтал тодров. Өвөө нь хизээж хин нэгнийг ингэж өндөр өмөлж, бүр дотнос гэж ил цагаан хэлж байсангүй.
Яан чин эцсийн эцэст эр хүн шүү дээ. Өвгөн түүнийг хичнээн хүндэлсэн ч харилцаагаа гүнзгийрүүл гэж ийм нээлттэй хэлнэ гэдэг гайхалтай хэрэг. Түүний хамгийн дотны найз охид хүртэл өвөөгөөс нь ийм үг сонсож байгаагүй лээ. Үүнийг бодохдоо тэрээр Яан чиний дүр төрхийг ширтэн биширсэн харцаа салгалгүй зогсно. Харин Фэн Чанкан Яан чинийг ажиглан гүн бодолд автжээ. Энэ үед Яан чин өвгний судсыг барьсаар нямбайлан "Ахмад, би одоо судсыг чинь маш анхааралтай барих хэрэгтэй байна. Энэ туйлын чухал тул та түр дуугүй байж өгнө үү" гэлээ. "Чи чинь одоо өвгөн хэд инээснээ дороо дууга хураав." Яан чин хөмсөг зангидан бүх анхаарлаа төвлөрүүлжээ. Тэрээр эмнэлгийн мэдлэгээ бүрэнд ажиллаж судасны цохилт бүрийг ардалгүй мэдэрч байлаа. Нэг аяг цай авах хэмжээний хугацаа өнгөрсний дараа Яан чин нүдээ нээж гүнзгий амьсгаа аваад "Ахмад, таны бэртэл миний төсөөлж байснаас ч дор байна. Энэ янгийн хорт хий таны биед хэдийн нэгчжээ. Хэрв яарахтай амжилтгүй бол таны тэрхүү юр бусын хүч чадалж тос болохгүй. Энэ жилээс хэтрэхгүй нь" гэлээ. Шиг. Үүнийг сонсоод Фэн Чанкан, Фэн Сүвэвүү хоёр хүүтэн амьсгаа авав. Харин өвгөн тун тайван байж "Чиний хэлсэн үнэн. Би минь өдрөөс өдөрт сүлдэж байгааг би мэдэрч байсан юм. Тэр хуучин хулгайчийн мэх үнэхээр хорлонтой. Одоо миний бие игдэхтэй шатанд хүрсэн гэдгийг хэлүүлэхдгүй мэднэ. Гэхдээ намайг айлгах хэрэггүй. Зүгээр л эдгэр хэсгийг нь үннээр нь хэл. Би чам шиг жаахан хүүд төвөг удахгүй лээ." Яан чин тухай хэлбэв. Өвгний хэлж буй үгс чихэнд чимэггүй ч тэр Яан чинд ямар ч муу санаа агуулаагүй нь эмчлэх гол шалтгаан болсон юм. Үүнийг бодоод Яан чин алхуурхан "Энэ бэртлийг эмчиж болно" гэлээ. "Нэрэ гэж үү? Яан чин хүү минь, энэ үнэн үү?" Өвгөн болон Фэн Чанкан хоёрын сэтгэл нь илт хөдөлж дуун чичирхийлнэ. Фэн Сүвэвүү юу ч хэлсэнгүй. Харин Яан чин рүү ордлох тээсэн том нүдэрээ ширтэж байлаа. Яан чин өөрийн ирэхгүй инээд алдаж "Мэдээж энэ бол үнэн" гэв. "Өвөө, Яан чин хизээж худ хэлдэггүй юм. Өнгөрсөн удаа тэр ээжид маань яг ингэж амлаад хаш хүн өвчнийг нь идгээсэн шүү дээ" хэмээн Фэн Сүвэвүү баяртайгаар дуу алтгад түүний инээмсэглэл өрөөг гэрэлтүүлэх шиг болов. "Яан чин хүү минь, чи аавыг минь яаж имчлэх гэж байна? Бидэнд зааж өгөөч" хэмээн Фэн Чанкны хоолой хүндэтгэлээр дүүрв. Учир нь аавынх нь амь нас Яан чиний галт байгаа тул тэрээр өчүүхэн жалдаа гаргахаас эмээж байлаа. "Аавгаха, ингэж хүндэтгэх шаардлагагүй. Бидний хувьд төрөлхийн гажигл эмчлэхэд хэцүү болохоос биш, амьдралын явцад авсан бэртэр гэмтэл хичнээн хүнд байсан ч засах арга байдаг юм. Саяны хийсэн өв сургамал бүгд бэлэн байна. Одоо би им найруулагч журийг нь хэлье" хэмээн Яан чин намаахан өгүүлв. "Хэлээрээ Яан чин хүү минь." Яан чин эмийн бүтэц болон бусад нарийн ширийн зүйлийг Фэн Чанканд тайлбарлаж өгөөд "Эдгээр эмийг заавал үдийн нартай үед, нарны гэрэл хамгийн хурц байх үед найруулах ёстой. Нарны гэрэлд эмийн найрлаад ян хийгээр бүрэн дүүрнэ. Тэр үед нь ахмадад уулгавал хагас сарын дараа үр дүн нь харагдана. Гэхдээ өвгөн ахлахын бие дэх ян хий болон энэ янгийн хорт хий хоёр хоорондоо тэмцэлдэх үед асар их өвдөлт мэдрэгдэх болно" гэлээ. "Тэр үйл явц намайг нилээд зовоолох нэ тийм үү?" хэмээн өвгөн шулуухан асуув. "Яг тийм" гэж Яан чин эвгүүцэн хариуллаа. "Энэ чинь юу ч биш. Би их цөлд хэдэн 10 жил амьдрахдаа олон зовлон үзсэн. Амьд үрдэж чадаж л байвал иймхэн өвдөлт юу ч биш. Харин ч хагас сарын дараа үр дүн гарвал чамд яаж талархах тухайга бодож сундаа" хэмээн өвгөн өгүүлв. 67 дугаар бүлэг. Фэн Сүвэвүү дургу гэж хэн хэлсэн юм? 1. Өвгөн хэсэг бодолд автснаа уруулаа ямарч. "Би Фэн Вуян амьдралдаа хизээж хүн дүртэй үлдэж байсангүй. За олсоо. Би минь бүрэн тэнхэрхээр би чамд асар том бэлэг барих болно. Хахаха" хэмээн хөхрөлдөв. Өвгний инээмсэглэл цээж дүүрэн бөгөөд Яан чинийг харах харцанд нь шийдэмгий, эрхэнсэг байдал тодорно. Яан чиний өвгөнд хандах сэтгэгдэл улам сайжрав. Түрүүхэн болсон ярианаас үзэхэд энэ өвгөн шулуун шудраг, хоёр нүүргүү нэгэн гэдэг нь игт. "Энэ журийг тогтоож аваад цагт нь уугаарай. Хэрв биед чинь ямар нэгэн зовор гарвал би Фэн овгийн өргөөнд дахин ирж бэртлийг чинь эцсийн удаа шалгах болно. Тийм болохоор надад талархах боломж мундахгүй гарна" хэмээн Яан чинч хиймэд зангүйхэн инээмсэглэв. "Сайн байна, тун сайн байна. Чи ч бас шулуун шудрах хүү юм. Надад таалагдж байна. Хахаха." Өвгний Яан чинийг ширтэх харц аажмаар өөрчлөгдлөө. Яан чин үр дүнд нэг их санаа зовсонгүй. Ийм өндөр түвшний мастертай нөхөрлөн гэдэг
Игцэлд түүний хувьд нэмэрт хамгаалалт болно гэсэн үг. Хэдийгээр тэр бусдаас хамааралтай байхыг хүсдэггүй ч одоохондоо хүч чадлан сул байгаа тул ийм түшиг тулгууртай байх нь муу зүйл биш юм. Фэн Чанконы сэтгэл бүрч илүү хөдөлж гинтхэн "Ян чин хүү минь ийм их ач тус хүргэсэнд миний талархлыг хүлээж ав" гэд бүхийв. Тэгснээ "Сювэвү" хэмээн дуудлаа. Фэн Сювэвүж үгийг нь сонсмогц яаран бүхийж талархлаа илэрхийлв. "Авгаха, Сювэвү авхаа минь заавал ингэх хэрэг байна уу?" хэмээн Ян чин баг зэрэг сандарлаа. "Хэрэгтэй байдгүй яах вэ? Бүр маш их хэрэгтэй" хэмээн Фэн Вуян инээмсэглээд. "Би тэдний аав нь байна. Өнөөдөр чамаас асар том тус авлаа. Тэд талархлаа илэрхийлж мэхийх нь зөв ёсны хэрэг" гэв. Ян чиний нүрэнд ард барагдсан шинж тодров. Тэрээр хоёр хүнийг яаран түшиж босгоод "Сювэвү авхаа, авгаха. Би хэдий эмийн анраагч хүнч гэлээ талархлыг зохих ёсоор нь хүлээж авах ёстойг мэднэ. Хэрэв би Ахмад Фэнгийн хариу бэлгээс татгалцсан бол та хоёр ингэж хүндэтгэд үзүүж болох юм. Гэвч би бэлгийг нь авахар хэдийн зөвшөөрчихсэн байхад та нар ингэж мөргөөд байвал миний насыг л богиносгох хэрэг биш үү" гэв. Фэн Вуян Ян чиний хийсэн үгэнд сэтгэд хангалуун толгой дохиод "Чиний нэр Ян чин билүү?" "Тийм ээ" хэмээн Ян чин хариулв. "Ян чин, би амьдралдаа хүн андуурч байсангүй. Чи залуу хүнч гэлээ ач тусыг ачаар хариулах ёсыг мэддэг. Намайг аварсаа гэд их зан гаргахгүй байна. Үүний чин төлөөл би чамайг буруу үнэлэхгүй. Одоогоор би бүрэн тэнхрээгүй байгаа тул амлалт өгөхөд эрт байна. Гэвч хүч чадал минь оргилдоо хүрмэгц би түрүүний амласан бэлгээс гадна чамд нэг удаа туслах болно. Чи тэр том толгойд төвөг утахыг хүссэн ч би эргэлзэхгүй" хэмээн өвгөн намуухан өгүүлв. Ян чин ийм зүуд болно гэж санаагүй тул эвгүүцэн. "Ахмада, заавал ингэх шаардлагагүй дээ" гэв. "Би хэрэгтэй гэсэн бол хэрэгтэй. За цаг нэлээд өнгөрчээ. Овгийн чин ахмадууд санаа зовж байгаа байх. Миний бие суул байна Сювэвү, зочноо гаргаж өг" хэмээн Фэн Вуян гараа даллав. Ян чин Фэн Вуяныг өөрийг нь хөөгөөгүй харин илүү дутуу эсрхоос зайлсхийж байгааг ойлгов. Үүнийг бодоод тэрээр цагаа баримжааж явах цаг болсныг ухаарад "Тэвүүз авгаха, Ахмада, би ингээд мордъё доо" гэв. Ян чин "Би чамайг гаргаж өгье" хэмээн Фэн Сювэвү яаран дагав. "Сювэвү авха, та үлдэж үз. Ахмад Фэнгийн биед таны хазамж удахгүй хэрэг болно. Би Ян овгийн эгэл нэгэн хүн. Яахан Фэн овгийн авхад ийм их төвөг удаж гаргаж өгүүлэх вүлээ" гэд Ян чин үл ялэг мэхийгээд яаран одлоо. Гэхдээ Фэн Сювэвү ямар нэг зүйлийг хэлхийг хүссэн ч Ян чин хэдийн асран одсон байв. Фэн Вуян хилээ тагнаадаа ташиж "Энэ хүүч үнэхээр юр бүсэн юм а. Миний нандин ач охин өөрөө гаргаж өгье" гэж байхад Сювэвүтэй ганцаараа уулзах гэсэн залуус их зүйлийг дүүргэх байтал энэ хүү шууд л татгалзчихлаа. "Намайг авраагүй байсан бол би түүнд хариуг нь хүртэх байсан юм" гэв. Ян чин "Манай Сювэвүд дургүй юм биш үсттэй" хэмээн Фэн Чанкан тухай хэлбэв. "Дими юм яхаа бол. Энэ хүү миний ач охинд дургүй байна гэж юу байх вэ? Манай охинд дутах юм юу байна? Урлаг соёлд гаргууд, эрдэн номтой, ялдам, зөөлөн. Ямар эр хүн сэтгэл алдахгүй байх вэ? Энэ хүү манай охинд дургүй гинэ. Доодхон дутууд биш бол тийм зүйл байхгүй" хэмээн Фэн Вуян хүйтнэр тургив. Үүнийг сонсоод Фэн Сювэвүгийн царай час улаан болов. "Өвөө, та чинь юу ярина вэ?" За, би буруу хийчихлээ. Гэхдээ миний бодлоор энэ хүү үнэхээр онцгой нэг юм" хэмээн өвгөн бовтонлаа. Фэн Чанкан бод хийлэн "Аава, таны санаа. Би түрүүн түүнийг үгээрээ жаахан шахаж үзсэн нь зан чанарыг нь сорих гэсэн хэрэг байлаа. Түүний насанд миний өдөөн хатгалгад баг зэрэг уурлаж бухимдах нь зүй ёсны хэрэг. Гэтэл энэ хүү өчүүхэн ч уцаарсангүй. Энэ нь түүний дотоод сэтгэлийн тэнхээ, туйлын өндөр байгааг харуулж байна. Ийм авьяастай хүүгийн ирээдүйг хэмжих аргагүй." Өвгөн инээмсэлдэж. "Дээр нь энэ хүү үнэхээр ховор авьяастай. Ийм залуудаа ангаах эрдэнд суралцаа зогсохгүй Пулааны эрдэмэн бие бэлдэржүүлэх 6 дугаар шатанд хүрчээж. Их зүйлийн 100 овгийн дундаас ийм суудан төрх нь туйлын ховор. Тэр манай аж ахинд хань босоход хамгийн тохиромжтой нэгэн байна." "Өвөө, та" Фэн Сювэвүгийн нүд гайхсандаа томров. Фэн Вуян сахлаа илж. Боломж гарвал Фэн Сювэвүг энэ хүүтээ суулгахад буруудах зүйл алга. "Чанкан, чи энэ тухай Ян жинхэнтэй ярьж үз. Эсвэл Ян овгийн их ахлагч Ян Жонид ам нээгээрэй. Ямартай ч Ян овогт тэр үгэнс их мэдлийг барьж байгаа." "Аава, яаж тэгж болох вэ?
Наад зах нь Сүвэвүүгийн саналыг асуух ёстой үсттэй. Тэгээд ч их овог дунд овгийн айлд охиноо өгч байсан түүх байхгүй. Дунд овгийнх нь их овогтой худ болох гэж гуйдаг болохоос их овог нь өөрсдөө төрүүлж ам нээдэггүй шүү дээ хэмээн Фэн Чанкун зочирдов. Фэн Уян хүүднэр хүрхэрч их овог дунд овогтой худ бож болохгүй гэж хэн хэлсэн юм. Өмнө тийм тохиолдол байгаагүй нь ийм суудан төрж байгаагүйгээс л болсон хэрэг. Одоо нэгэнт ийм хүү гараад ирсэн тул шин түүх бичиж болно. Гэсэн ч Сүвэвүүгийн сэтгэлийг бодох хэрэгтэй хэмээн Фэн Чанкун охиндоо хайртайгаа илэрхийлв. Чанкун чи гэр бүл гэж юу болохыг мэдв. Сүвэвүү чиний охин мөн ч миний айч охин мөн. Намайг түүний төлөө санаа зовхгүй байна гэж бодоо юу? Сайн бодоод үзтээ. Түүнийг хүүхэд байхаас нь өнөө хүртэл би нэг ч удаа буруу шийдвэр гаргаж байсан уу? Охин хүүхэд гээд би түүнийг зөнд нь орхисон уу? Үгүй. Учир нь тэр манай овгийн гишүүн. Фэн Уян ховирдгүйгээр үргэлжлүүлнэ. Гэр бүл түүнийг үсгэж хамгийн сайхан бүхнийг өгсөн нь түүнийг зүгээр суулгах гэснэх биш. Тэр ирээдүйд овгийнхаа төлөө ямар нэгэн зүйл хийх ёстой. Энэ хүүгийн зан чанар, авьяас бэлэг, сэтгэлийн тэнхээ бүгд гайхалтай. Ирээдүйд маш том хүн болно. Сүвэвүүг түүнтэй суулгахлаа гээд юу нь буруу гэж? Бас чиний ухаан хизээнээс ийм мохоо бочихоо. Манай Сүвэвүүг энэ хүүд дургу гэдгийг чи аль нүдэрээ харсан юм. Фэн Чанкун аавынхаа урт яриаг нэг чихээрээ оруулаад нөгөөхөөрөө гаргаж байсан ч сүүрчийн өгүүлбэр нь түүнийг хөшөөж орхив. Тэр сая л саналаа. Тийм шүү дээ. Фэн Сүвэвүү Ян Чинд дургу гэж нэг ч удаа хэлээгүй шүү дээ. Үүнийг бодоод охин руугаа харуул Сүвэвүү ичсэндээ хэдийн нүүр нь час улаан болсон байлаа. Гэвч тэр ярианы эхнээс төгсөд хүртэл ганц ч удаа үгүй гэж хэлсэнгүй. Энэ үгүй гэдэг үг л хамаг учрын зангилаа байв. Түүний охин Ян Чинд үнэхээр дургу биш бололтой. Мэдээж би Фэн Уян тийм зөрүүд хүн биш. Хэрв чи санаа зовж байгаа бол 100 овгийн сорилтын тулаан болтол хүлээцгээе. Гэвч 100 овгийн тэр сорилт энэ хүүг тогтоож барьж чадахгүй байх үе гэхээс л имэж байна. Тэр тэнцээний дараа хорим яруул оройтсон байж магадгүй хэмээн өвгөн тухай элбэн гүн бодолд агтлаа. Фэн Чанкун хөшөөд зогсчлоо. Аавыгаа нэг залууг ингэж өндөр үнэлхийг тэр анх удаа сонсч байгаа нь энэ билээ. 68 дугаар бүлэг. Хүндийн хүчний үрэл мэндэлсэн нь. Ян Чин Фэн овгоос Ян овгтоо буцаж ирээд удалгүй ах дахь Янгийн өргөөг зорилоо. Өмнөх удаагийнхтай адил үүдэнд нь эмийн зарц Сүү сайн зогсож байхтай таарав. Ян Чиний гайхшруулсан зүйл нь Сүү сайны хандлага тис өөр болсон явдал байлаа. Тэр Ян Чинийг харамгацаа яаран гүйж ирнэ, найрсгаар мэхийж. Чин залуу эзэн минь, таныг юу хөдөлж ирвэ? Ах дахь Янгтай уулзахаар ирсэн байх. За түргэн ор хэмээн дотнчлан өгтөв. Ян Чин Сүү сайн руу үл тоосон харцаар нэг харлаа. Түүний царайнд өмнөгчг нь үүс хүндтгсэн дээрэнгүү шинж огт алга. Энэ нь Ян Чинийг дотроо инээд хүргэв. Сүү сайн үнэхээр сэрэлэн амтан аж. Тэр насанд хүргэсдийн эслийн үр дүнг хараад л Ян Чинийг оровтож болохгүй нэгэн гэдгийг ухаарч түүнд саад болохоо болжээ. Гэвч сонор сэрэмжээ алдалгүй тэрээр Сүү сайны нүд рүү хяламхийн харлаа. Яг энэ мөчид Ян Чин түүний харцны гүнд нуугдсан өчүүхэн хорон санааг олж хархан тэр. Сүү сайн өөрийгөө маш сайн нуулаа гэж бодсон ч түүний доторх хорсол Ян Чиний нүдэнд илхэн байв. Би хитрхи өндөр үнэж байж хэмээн Ян Чин дотроо егөөтэй бодлоо. Сүү сайн зөвхөн гаднаад хүндэтгэд үзүүж байгаа болохоос биш мөн чанар нь өөрчлөгдөөгүй байв. Ян Чин юу ч мэдээгүй мэт тайван байсан ч дотроо хэдийн сэрэмж агчээ. Өмнөх амьдралынхан туршлага түүнийг хэн нэгэнд тэр дундаа цөөн хідэн хүнээс бусдад амархан итгэхгүй байхад сургасан юм. Одоо тэр Сүү сайн юу сэдэж байгааг сонирхож эхлэв. Тэрээр өөрөө хэрэг төвөг тарихгүйч хэн нэгэн халтахад зүгээр суугаад байх нэгэн биш вүлээ. Ян Чин, чи ирээ юу? Ах дахь Ян түүнийг харамгацаа баярлан дуу алдав. Ах дахь Янгийн сэтгэл туйлын өндөр байгаа нэгт сахин хүртэл баялтайгаар чичирнэ. Тэрээр саяхан овгийн тэргүүн Ян Жинхтэй уулзаж Ян Чинийг эмийн ангаагч хэдийг дуулгасан юм. Үүнийг сонсоод Ян Жинхээ өмнө нь Ян Чинийг үл тоомсорлож байсандаа уучлалт гуйжээ. Овгийн тэргүүн хүн алдаага хүлээн зөвшөөрч уучлалт гуйна гэдэг ахлах Янгийн хувьд бахархмаар хэрэг байлаа. Ахлах Ян минь, урилгагүй зачилсанд минь өршөөгөөрэй хэмээн Ян Чин хүндэтгэлтэйгээр өчөв. Юу яач байгаа юм бэ? Миний өргөө бол чиний хүссэн үедээ ирж байх газар гэж би өмнө хэлсэн шүү дээ
хэмээн өвгөн инээмсэглэв. Тэгвэл би таны өгөөмөр занг ашиглая да. Үнэндээ сүүлийн үед эм найруулах эрдэндээ нэг их ахиц гаргаж чадахгүй байгаа тул таны эм найруулах өрөөг ашиглах гэсэн юм. Гэвэл мэдээж асуудалгүй. Миний өрөө бол чиний өрөө л гэсэн үг. За явцгаая гэд сахлаа илэн төрөнд алхлаа. Өрөөнд ормогцоо ахлах ян. Чи энд эмээ найруул. Чамайг төгдрүүлэхийн тулд би гадаа хүлээж бай. Чамайг эмээ найруулж дуусахаар би орж акцийг чинь шалгаад хідэн зөвлөгөө өгье. Хичээгээрэй хүүмэн гэд гарлаа. Ян чин ганцаараа үлдэж өмнөх нийлүүлэгч зуухандаа анхаарлаа төгдрүүлв. Овгийн тэргүүний өгсөн материалууд донд улаан галт жимс хоёр ширхэг байсан нь санаандгүй хэрэг байлаа. Үүний тусламжтайгаар би хүндийн хүчний үрэл илүү олныг найруулж чадна. Хэдийгээр одоо миний тулааны төвшөнд өмнөшгөө хүчтэй нөлөөлөхгүйч би бэлдэржүүлэх 6 дугаар шатны оргилд хүрэхэд хангалттай тос болно хэмээн бодоод ажилдаа орлоо. Түүнчлэн энэ үрлийг ян авгатаа барьж буй бэлэг гэж үзэж болох юм. Ван авгоос ягаан тансаг зуухыг авчирхад ян авгийнхан түүнд маш их тус болсон билээ. Ян чин цаг алдалгүй материалуудаа зууханд хийж галаа асаан дөлний халууныг чадварфаг хянжиглав. Түүний хөдөлгөөн туйлын нарийн бөгөөд нэг ч илүү үйлдэлгүй аж. Өрөөний нөхцөл сайн байсан тул нэг аяг цай авах төдий хугацааны дараа үрэл бэлэн боллоо. Бүтлээ хэмээн тэрээр дуу алдав. Төд удалгүй зуухнаас хүндийн хүчний үрэлтэл байдаг тэрхүү өвөрмөц хурц үнэр өрөөгөөр нэг тархав. Гадаа хүлээж байсан ахлах ян энэ үнэрийг амгцаа гайхаж энэ юу вэ? Энэ эмийн үнэр тун хачин юм. Би өмнө нь ийм үнэр юр мэдэрч байсангүй. Эм найруулах явцад алдаа гарч шатчихсан юм болов? Үгүй. Шатсан бол ийм үнэр гахгүй. Хурцч гэлээ содон үнэр байна хэмээн бодсоор өрөөнд орж ирлээ. Ян чин чи ямар эм найруулаа вэ? Энэ үнэр надад огт танил биш байна. Алдаа гарчхаагүй үз хэмээн ахлах ян эргэлзэнгүй асуув. Ян чин хэдийн тайлбараа бэлдсэн байлаа. Ахлах ян минь үнэндээ би насанд хүрэхсний яслалаас өмнө нэгэн шинэ үрэл дээр ажиллаж байсан юм. Үүнийг би хүндийн хүчний үрэл гэж нэрлэсэн. Ол найрлах нь улаан галт жимс болон төмөр үрэл юм. Таны мэдэж байгаачлан төмөр үрэл биеийг чангаруулдаг бол улаан галт жимс булчингийн хүчийг нэмдэг. Би энэ хоёрыг өөр зарим зүйлстэй холбоул ямар үр дүн гарах бол гэж туршиж үзсэн юм. Чи энэ үрлийг өөрөө сэтсэн гэж үү? Бэлэн жор ашиглаагүй, зүгээр л туршил хийсэн хэрэг үү? Хэмээн ахлах янгийн ирүүн мултрах шахам байхав. Тийм ээ хэмээн ян чин намуухан хариуллаа. Ахлах ян гүнзгий амьсгаа авч зуухны тагийг нээж үзвэл дотор нь хид хідэн гялалтсан төгс бөөрөнхий үрэл байхан тэр. Шин үрэл сэдэн гэдэг асар хэцүү. Онц болон практикийн олон удаагийн туршилт шаарддаг. Бэлэн жороор эм найруулах нь тэнгэрт гахтай адил хэцүү байтал өөрөө сэдэн гэдэг. Тэгэхээр ян чин чи үүнийг хүндийн хүчний үрэл гэж нэрлсэн байх нэ хэмээн өвгөн асуухад. Тийм ээ. Тэгвэл энэ үрэл яг ямар үйлчлэгээтэй юм бэ? Миний тооцоосноор энэ үрэл нь би бэлдэржүүлэх шатны тулаанчдын хүчийг нэг түвшнээр ахиулна. Энгийнээр хэлбэл тухайн хүний цохилтын хүчийг ямар ч нөхцөлгүйгээр 300 жинээр ойролцоогоор 150 кг нэмэгдүүлнэ гэсэн үг. Мэдээж хүний биеийн хязгаар гэж бий тул анх удаа хэрэглэхэд хамгийн хүчтэй нөлөө үзүүлнэ хэмээн ян чин тайлбарлав. Ямар ч нөхцөлгүйгээр хүчийг нэг шатаар ахиулнаа. Ахлах янгийн зүрх хүчтэй цохиж эхлэв. Ян чин түүнээр тоглоод байгаа юм биш үз?